Саяхан нэг юм кейс гарчлаа л да. Нэг ээж ирээд надад тэр хүүхдийн төвшин ер нь хэрвээ яхаар нэг хэрэг нэг 7 хоногс хүүхдээ ээж ирэхээр нь тэгсэн. За ер нь бол хүүхд маань сууд сураг байна гэсэн чинь энэ үгийг зөвхөн өөрөөс чинь сонсож чинь яагаад ийм үг хэлж байгаа. Манай хүүхд чи сууж чаддаг хүүхд байхгүй гэж чинь. Тэгэхээр би за сууд сурна гэдгийг зүгээр сандал дээр суугаад 10 цаг зүгээр суухыг сууд сурна гэдэг юм аа. Суусан 1 цаг байд юм уу 30 минутын хугацаанд сандал дээр суугаад маш үр бүтээлтэйгээр өөрөө өөртөө тэр цагийг ашиглаад босхийг хэлж байгаа шүү. Гэтэ энэ үр бүтээлтэй суралцах гэдэг чинь үр бүтээлтэй суухаасаа эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө анхаарал төвлөрөлтийг сайжруулах хэрэгтэй гэсэн үг. Анхаарал төвлөрөлтийн муутгаад байгаа нэг хэрэглэл бол яг үнийг хэлэхэд энэ одоо юу гэдэг дэлгэцийн хамгаалал. Дээрээс нь хит их нөгөө одоо хүүхдүүдээ юу ч хэлээдгүй төрлөө. Одоо жишээлбэл би өнөөдөр энд орж ирээд аяг цаа ууцсан бол уусан цайныхаа аягийг хураад сураагүй хүүхдүүд голчлон аягүй их зүгээр суудаг. Цагийг хэмнэх буюу цагийг зөв ашиглах боломж нь гарах тусмаа хүүхдүүд юу ашиглаж байгаа гэхээр зүгээр л хий цаг өнгөрөөж байна. Одоо их хүүхдүүд яг үнийг гэхээр за янз бүрийн аргаар хуулаад ч юм уу аппликейшн ашиглаж юм яаж байгаа нэг шалгалтыг даваад дүнг авчаад байгаа байхгүй. Толгоонд байгаа мэдлэг нь аль ангийнхаа төвшөнд явж байгааг нь харж байгаа. За тэгэнгүүт 8 дугаар ангийн хүүхдийг жишээлбэл 5 дугаар ангийн төвшөнтэй байна гэж ингээд гоочлохоос илүү 5 дугаар анги дээр үл ойлгогдсон юмнаас нэхлээд нөхчрөл амьж байгаа. Яг хоцрогдол гээд ярихаасаа илүү нөгөө нэг цаг хугацаанд олж аваагүй мэдлэг гэж ярих гэдэг байгаа байхгүй юу. Ерөнхий боловсролын хичээл гэдэг бол яг хүний нөгөө амьдралдаа хэрэглэх хэрэглээний эхний төвшний суурь одоо нөгөө хурдхуунуудыг ерөнхий боловсролын сургалт өгöd байгаа шүү дээ. Яг нөгөө тухайн цаг хугацаанд тухайн насандаа авах хэрэгтэй мэдээлэлээ нөгөө цаг авч чадаагүйгээс болоод үүсэж байгаа үзэгдэл зөв хоцрогдол гэж хэлэгдээд байгаа байхгүй юу. Энээс амар их айгаад байдаг хүмүүс. Одоо жишээлбэл бид нар ингээд ажил дээр гарангуут ямар ч ажил дээр гарсан ер нь юм бүр 100% мэддэггүй шүү дээ. Хүүхдүүдийн хувьд ч гэсэн яг нөгөө хэрэгтлэр хийж чадахгүй байгаа хичээл гэдэг маань нөгөө толгоонд нь ингээд одоо ороог байгаа л мэдлэг болчиход байгаа байхгүй юу. Ерөөсөө л юм гэдэг чинь өөрөө яг математикийн шинжилгээ ухаан бол өөрөө зүгээр л ойлгох шинжилгээ ухаан. Хүмүүс ингээд яг ярихаараа нэмж хасах шинжилгээ ухаан гэж ойлгоод байдаг. Үгүй ойлгох шинжилгээ ухаан байхгүй юу. Ямар ч талаас нь ойлгоод тэрийг яг ингээд нөгөө нэг эвтэйхэн эцсийн дүндээ ийм байх хэрэгтэй байна гэдэг гаргалгааг гаргаж тавих шинжилгээ ухаан багтахгүй. Тэгээд ийм шинжилгээ ухаан учраас яагаад тэр те мундаг одоо бизнесийн удирдлагын чиглэлийн, санхүүгийн чиглэлийн бүх одоо мэргэжлүүд дандаа математик суртай шалгалт авд юм бэ гэдэг шалтгаан л тэр байна. За танаа хүүхдээ энэ ангиасаа ингээд хичээлээ жоохон дутуу ойлгоод эхэлсэн юм уу да гэдэг мэдээллийг өгөөд эхэлчихдэг байхгүй. Одоо ханаар төсөөлөх юм бол ингээд нэг юм онгооцсон тоосгонуудыг ингээд хийж ингээд доороос нь шаваад эхлэнгүүт тэр нөгөө онгооцсон байсан тоосгон дээр өргөдөх байсан тоосгон дараагийн түвшиндээ өргөдөд эхэлдэг гэсэн үг байхгүй. Яг яаж хүүхдээ одоо хоцрогдлыг арилгах уу гэдэг тал дээр нөгөө нэг арга олохгүй л явах шүү. Миний харж байгаа. Тэгэхээр аргыг нь олуулахын тулд бид нар яаж ажиллах уу гэхээр мэргэжлийн байгууллага аягүй сайн судалж байгаа мэргэжлийн байгууллагатай хандахдаа яг одоо жишээлбэл манай хол зөвхөн математикээр бол математикээр байдаг шиг физик төр ч гэсэн айл байгууллага нь аягүй мундаг байна ч гэдэг юм уу те хим дээр айл байгууллага мундаг байна хэлэн дээр айл байгууллага мундаг байна гэдгийг судалж агаад тэрэн дээр авчид өчгөд ерөнхийдөө бол олон жилийн хүүхдүүд ингээд төвшингийн ахиулаад хоцрогдлын нөхцөн газар үүдэг бол яг нэг мэргэжлийн хаймыг л хийгээд бид нар одоо ингээд хүүхдийн толгойд байгааг онцлоод байна гэхээр бас амар жоохон эвгүүлтэй зүгээр дуртай хүн нэрэнгүүт танаа хөх тийм байна юм байна гэж хэлээд байгаа дээр эцэг эхчүүд бас гайхдаг байх л та. Гэхдээ яг энэ маань юунаас гарч ирсэн гэхээр бидний 24 25 жилийн туршлага. Дээрээс нь ингээд гадаадын нэлээд олон улс хоорондын одоо нөгөө ингээд бүр ингээд судалгааны үндсэн дээр бий болцсон энэний төвшөнд бид ингээд судалж байгаа. Ээж аав бол хүүхдэд яах вэ гэхээр зүгээр л ярилцах хэрэгтэй. Миний хүүгийн юунд болж чинь юунд болохгүй нь ямар хичээл дээр анхаармаар байна. Ээж нэг ийм юм сонслоо ч гэдэг юм уу. Энэ дээр очиж үзэх үү яах вэ? Хий хүүхдүүд өгүүлгээд байдаг. Тэгээ хүүхдээ үнэхээр хүүхд маань өөрөө орой гэвэл ороод бүр би угаасаа энд явахгүй гэсэн хүүхдийг нэг жоохон сэтлийн төвтөл байлгахгүй бол мэдлэгийг бол яах вэ бид нар хизээч олж уншаад ч гэсэн олоод аваад идэг шүү дээ тий. Гэхдээ мэдлэг олохыг зориулж одоо хүүхдүүдийг тийм зоригтой болгоно гэдэг амар чухал гэдэг. Тухайн хүүхдээ ихээр хичээл заах яах вэ гэхээр нөгөө ойлголцсон гэдэг амар чухал байхгүй юу? Би хүүхдээ мэдрээд хүүхэд намайг мэдэрсэн цагт бид хоёр ойлголцож нэг нэгнийхээ нэг нэгэндээ өгж авна гэхээс биш хамаагүй дундаа хамтаа хүмүүс хизээж хоорондоо юм ойлголцохгүй. Миний бодлоо бид нар зүгээр харилцааны хэлбэр дээр хүртэл орж ирдэг шүү дээ. Ингээд өөдөөсөө хараад сууж байгаа хүмүүс нэг л ингээд нэг юм жирхүү ингээд нэг үл ойлголттой байгаад байгаа үед бол хизээч юм ойлголцож тэр хүнтэй тогтмол яриа өсдөг шүү дээ. Ихэнхдээ хоцрогдол үүссэн хүүхдүүд яадаг вэ гэхээр өөртөө жоохон нөгөө хичээл тавьдаг ихтгэлгүй яваад. Тэгэхээр итгэлгүй байгаа хүүхдийг итгэлтэй болгож идэвхжүүлсний дараагаар хичээлийг зааж ойлгуулна гэхээс биш ямар ч тийм үнцэггүй байгаа хүүхдэд хичээл ойлгуулна гэдэг бол бас тийм. Хүүхэд нөгөө зоригтой болохын тулд тухайн юмныхаа талаар мэдээлэлтэй болж эхлэх хэрэгтэй.
Бүр яг нэг юм хувьдаа нэг юм юугаа тодорхойлж өгдөг байдаг байхгүй. За ирээдүйд би ийм мэрэгчлэр явах гэсэн чинь яалчгүй нэг ядаргаатай математик нь орхол юм байл та. Тэгэхээр би сурчил таах юм байна. Тэгэхээр би чаднаа. Тэгээ ороод ирсэн хүмүүс бол байдаг. Тэд нар бол яг нөгөө нэг зорилго нь математик биш ч гэсэн зорилгодоо хүрэх гүүрэнд нь математик ороод тахаар өөр ирэхгүй орж ирээд сонирхол сурдаг. Эхний ерөөсөө манай дээр явдаг процесс чинь эхний 2-7 хоног хүүхдийг хичээлийг би хийх ёстой юм байна. Даалгаврыг заавал хийх ёстой юм байна. Энэ цагт эдийн ямиг амжуулахгүй бол би цаг хугацаагаа алдаад байдаг юм байна гэдэг ийм арга барилыг автлын эхний 1-2-7 хоног бол явдаг юм. Тэгж жагаад явандаа энэ хичээлийг би ойлгохгүй бол надад юм үлдэхгүй мэн гэдэг мэдрэгдэл нь одоо орж эхэлдэг гэсэн үг. Ойлгогдсон юм гэдэг бол насан турш дүүртүүлнэ. Цээжилсэн юм бол маргааш нөгөөдөр юм яаж гэх мартагдана. Тэгэхээр манайх одоо жишээлбэл нэгч томьёо цээжлүүлэхгүйгээр хүрдийг хүртэл байгаа ингээд зүгээр хүрдээ цээжлэх хүүхдүүд нэмүүлээ суулгачдаг байхгүй. Одоо 3 4 12 байдаг байхад 3 4 хэдөө хэд мэдэхгүй бол 3 4 удаа нэмүүл суулгасараад хүн юм чинь мэдээж нэг нөгөө хөвшин штэ сүултээ ингээ орно. Тэгээ мэдээж ирийг 9-ийг 8 удаа нэм суухын оронд үржүүлээ сурсан өөрт нь хэрэгтэй учраас сүултээ толгон сууж эхэлдэг. Ядаж утгыг ойлгоцсон хүүхэд дараа нь ямарваа нэг шалгалтын дээр орохдоо хүрдээ мартсан байлаа хэд нэмээд гаргачих. Бүх томьёоны гаргалгааг нь ойлгуулчаал гаргалгааг нь гаргуулад хахад хичээлээ ойлгож байгаа юм хэлдэг байхгүй юу. Тэгэнгүүт зүгээр яг тэр хичээл дараа нь яг амьдрал дээр юм хэрэглэгдээд байгаа гэдэг талаас нь дараа нь сэтэлжүүд эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр бага ингээд суурь боловсрол дээр миний бодлоор бол эзэмшиж авах хэрэгтэй гол номер 1 юм юу юм гэхээр нэгдүгürt суугаад хичээлийг хийж сурах хэрэгтэй. Хоёрдугаар гэрийн даалгавруудыг заавал хийж сурах хэрэгтэй. Энэ маань нэгсэндээ өөрөө өөртөө ямиг нэг өгөөжтэй цаг хугацаа ашиглаж сурах үзэгдэл байгаа байхгүй юу. Дээрээс нь яг бага ангийн хөтөлбөрийн агуулга бол өөрөө зөв хүүхдийн сэтгүүг задлж явах хэрэгтэй хичээлүүд явж байдаг. Өгүүлбэртэй бол тэр чигээр ямиг ойлгох шинжлэх ухаан яваад байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд дунд руу оронгууд яг нөгөө тэр шинжлэх ухааны хичээлүүдийн суур хичээлүүд нь ороод ингээд эхэлдэг. Гэтэл бага ангийн хүүхд дээр ингээд нөгөө нэг юу гэдэг сууж сураагүй ч гэдэг юм уу хичээл номны даалгавар хийх хэрэгтэй гэдэг үзэгдлийг ойлгоогүй ирсэн хүүхдүүд бол тэгэл нөгөө суу харгуул аваагүй явж эхэлдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс энийг ингээд буруугаар ойлгоод байна. Жишээлбэл манай хүүхд байнга л хичээл хийж идэг. Танаар хичээлийг хийсээр агаад одоо юу яагаад биш үү? Ингээд хамаг цагийн шүн болтол ингээд явчихад байна гэж аягүй ханддаг байхгүй зөвчөө. Тэгэхээр та яг тэр сууж байгаа цагийнх нь хэдэн минут яг миний хичээл дээр зарцуулагдсан гэдгийг бодоодохоорой. Бид нар хизээч хүүхдэд даалгавар өгөхдөө 30 минут болон цагаас илүү даалгавар өгдөг. Дээрээс нь хүүхэд болгоны хурд үр төвшин үр үзэж байгаа сэдв хүртэл өөр байдаг. Тэнгүүд ангид ирээд энэ хүүхэд цаг 30 минут хугацаанд хэдийн хэмжээний юм гаргадаг. Гэртээ хараад 30 минутаас цагийн дотор ийм хэмжээний юм гаргачна гэсэн хэмжээний юм авч явдаг байхгүй. Дээрээс нь ойлгоогүй хичээлийг огч өгч явуулдаг. За тэгэхээр одоо ер нь бол яг хичээлийн шинжил эхлэх гээл нөгөө нэг жоохон ингээд орох дургуйгаа хүүхдүүд маань ч гэдэг юм уу те. Ер нь мэдээж хэрэг хүн нөгөө юм чадахгүй насаа зүгттэй адилхан одоо хэдүүлээ зугтаж биш сөрөөд те тэгээд төвшнгөө тодорхойлуулаад тэртээ тэрнгүү энэ шийдэж болохгүй асуудал биш байна. Бид нар ч гэсэн ингээ ямарваа нэг юм хийж чадахгүй бол тэр юмныхаа талаар ойлголтыг аваад мэдээллийг олж авчаад ажиллаа хийхээр болдогтой адилхан хүүхдүүдэд ч гэсэн ирээд сайхан төвшнгөө тодорхойлуулаад ямар төвшөнд байна вэ гэдгээс нь хэдүүлээ зөвлөгөө авчаад тэгээд энэний талаар ингээд хоёр талд яана гэж зөвхөш хамтдаа ирээд нөгөө асуудлынхаа шийдлийг олж авъя гэдэг талаас нь хэлэх гэдэг. Зөвхөн манай дээр ханд гэсэн утгатай биш гадуур маш олон төрлийн маш олон одоо нөгөө төвшин ахиултын зөндөө байгууллагууд байгаа. Тэгэхээр өөрсдөө сайхан сонголтоо хийгээд эндээсээ яах нь өөрсдийнхөө одоо цаг хугацаа нөхөж аваарэ. Магадгүй ингээд зөв шийдвэр гаргаад одоо энэ орж ирээд суралцж байгаа 3 сар гэдэг юм уу 6 сар гэдэг хичээлийн 1 жилийн хугацаанд бид нар өмнө нь алдсан 4-5 жилийн нөхөж авах боломжтой байгаа шүү.